За үзэгчдээ мэдчлээ. За 2025 оны сүүлийн дугаараа та бүхэнд хэрэгж байна. Тийм учраас тусгай дугаар гэж энэ дугаарыг нэрлэж байна. За тусгай дугаарт маань өнөөдөр Монгол Улсын гавьяа тамирчин, за 3 эсрэг 3 сагсан бөмбөгийн болон Монгол Улсын шгшээ багийн тамирчин, гавьяа тамирчин Онол Баатрын хулан ирсэн байна. За сайн байна уу? Сайн байна уу? Дундын хүмүүс ярилцлагын нэвтрүүлэгт тавтаа мөрл. Урилцаж оролцуулж байгаад бас баярлалаа. Маш их таатай байна. Тэгэхээр би нэг олон жилийн өмнө юм да. Нэг спорт сонирхдаг нэг эмэгтэй найзтайгаа нэг хоккейн спорт дээр бид нэг таавар төвшүүлээд. Тэгээд ялагдсан нь нэгэндээ ямар юу ч хамаагүй бэлэг өгнө гэж бид нэг таавар төвшүүлж ирсэн. Тэгээ би мэдээж ялагдсан. Тэгээд нөгөө хүндээ юу авч гисэн гэхээр би спорт сонирхдаг юм шиг ингээд боксинг бэлэг авч гэж ирсэн. Эмэгтэй хүнд. Тухайд ямар мэдрэмжгүй юм бэ гэж бас бодож ирсэн. Тийм учраас сагсан бөмбөгийн тамирчин орж ирсэн учраас би бөмбөг биелэхгүй. Энэ алтан дээр байгаа. Тэгэхээр танд манай нэвтрүүлгийн зүгээс цэцэг бэлэглэх гээд бэлдсэн байгаа. Шинэ жил болж байна. Тэгээд энэ цэцгийг бэлгэлье. За баярлалаа. Ямар гоё юм бэ? Цэцэг дуртай юу? Мэдээж эмэгтэй хүн чинь дуртай. Ийшин тавьчих юм уу? За ингээд тавьчих. Нэг их авдаггүй болохоор ч тэр юм уу бас ер нь ах үед ол ингээд айгуу дуртайдаг. Цөөхөн авт юм ээ тий. Үгүй яг нөгөө миний хувьд айгуу ер нь бол айгуу завгүй сая гэхэд л ерөнхийдөө бас бэлтгэлээсээ шууд ирлээ. Тэгээд тийм болохоор бас ингээм амар амьдрал амар ингээд баян бэлтгэл гэр хоёрын хооронд явдаг болохоор бас жоохон завгүй л байдаг. Тэгэхээр хүмүүс бас эмэгтэй хүмүүс яриад цэцэг авахаар ийм мэдрэмж төрдөг, тийм мэдрэмж төрдөг гэдэг. Танд цэцэг авахаар ямар мэдрэмж төрж байгаа? Мэдээж эмэгтэй хүн болохоор нэг тийм бас эмэгтэйлэг тийм минерэнгөө бас мэдрэмж төрдөг мэдээж. Тэгээд баярт ёслолч гэх юм уу тийм яг гоё үеүүдэд бид нар бие биенээ цэцэг өгдөг болохоор тэр юм бас яг тийм үеүүдийг санагдуулам яг тэр үедээ нэг айтмын холбоотой байдаг шүү дээ. Тийм болохоор бүр гоё санагддаг. Бидний дугаар 12 сарын 30-нд олон нийтэд хүрнэ. Тийм учраас дөнгөж нэг хоногийн дараа шинэ жилийн баяр он гарах гэж байна тийм ээ. Тэгэхээр шинэ жилтэй холбоотой бас асуулт асууя гэж бодож байна. Нэвтрүүлгээ гоё хөнгөн эхлэе. Шинэ жилээ ер нь холон найзуудаа тэмдэглэдэг үү, гэр бүлээрээ тэмдэглэдэг үү? Ер нь яаж тэмдэглэдэг вэ? Миний хувьд шинэ жилээ дандаа гэр бүлийнхэнтэйгээ тэмдэглэдэг. Тэгээд гэрийнхэнтэйгээ сүүлийн хэдэн жил бол дандаа нөгөө нэг лагер дээрээ бүх хамаатнуудаараа нийлээд хамтдаа ингээ оныг өнгөрөөгөө бид нар салют буудуулаад тэгээд шинэ оноо хамтдаа тоолоод тэгээд ингээ өнгөрөөдөг. Ер нь бол тэр дурсамжууд амар гоё. Урдан жилийн хувьд хэм бол миний хувьд бол ганцаараа өнгөрөөсөн. Хятадд байсан болохоор тэгээд тийм болохоор бас жоохон гонхтой юм лээ. Хятад нэрээ энэ жил тоглож байгаа юу? Гүү энэ жил Монголд тоглож байгаа. Урдан жил Хятадд. Тийм өмнөх жил тоглож исэн. Бас нөгөө Хятадын лигийг манай дотоодод шууд амжуулдаг учраас бид нар хайлайт юм уу зарим сайтуудаас одоо лайвыг бид нар үзчихсэн л да. Тэгээд Хятадд тоглож исэн бас цаг хугацаанаас хуваалцаж ямар багт тоглож байлаа тэгээ дээрэс нь бас нэг удаагүй ирсэн тий. Тэр шалтгаан юу өлөлөө дуусгасан мөлөө. 24-өөс 25 онд нөгөө Вухан гэдэг багт тоглосон. Тэгээд мэдээж гадаадд тоглоно гэдгээр л одоо юу гэх юм өндөр түвшний сакс мөн өндөр түвшний лигтэй миний хувьд бол ингээд маш их юм сурсан гэж бодож байна. Маш их сайжирсан гэж бодож байна. Тэгээд тэгээ ер нь бол маш гоё байсан. Тэгээд хүмүүс нь гэсэндээ ер нь бол өөр шинэ culture, шинэ соёл тийм болохоор миний хувьд бол яг нэг 6 сар болсон. Тэгээд маш сонирхолтой байсан. Тийм. Огцом сайжирсан нь бол мэдгдсэн. Тэр сайжирсан мэдгдсэн. Тэр олон туршлага, тэр олон гадаад тамирчтай бас тулж, хурд хүчээ сольж, авьяас бэлгээс сорж, тэрнийхээ хүчинд бас тэгж ур чадварын хувьд, сэтгэл зүйн хувьд ч гэсэн маш сайжирсан гэдэг нь дэлхийн аваргаас харагдсан тийм. Тийм. Өнгөрсөн 6 дугаар сарын сүүлд 7 дугаар сарын эхээр мэдээж дэлхийн аваргын мөнгөн медалийг авч өмнө эмэгтэй шгшээ багийн байгаагүй бүтээгээгүй байсан амжилтыг бүтээж монголчуудыг тэр чигтэн сэрээж маш олон хүмүүс та дөрвөөр бол багарсан мэдээж арын албанд дасгалжуулагч гэдэг олон хүмүүс байдаг. Гэхдээ хоёулаа дэлхийн аврал руу орж яриагаа явахгүй мэдээж тухайн үед орсон одоо энэ юу реакцуудыг бол тухайн үед нь бид нар мэдрээд өнгөрсөн. Тэгэхээр одоо 6 сараас хойш гэхээр бараг 6 сарын хугацаанд явхад 3-3 эмэгтэй шгшээ багийн бүх тамирчдыг монголчууд хайрлсан. Бүгдийг нь таньдаг болсон тийм ээ. Энэ хугацаанд ер нь мууч бай, сайн ч бай. Мэдээж сайн одоо урмын үг бол илүү байсан баг. Муу зүйлүүд мэрсээр харагдаж байсан.
тэр үедээ ингээд ийм шийдвэр гаргахгүй тэр үедээ манайхан ч нэг талбай дээр өөрсдөө байхгүй мөртлөө ингээд шүүмжлэх аягүй дуртай. Энэ сайн муу энэ олон үгнүүдийг ер нь тамирчин хүн яаж хүлээж авах ёстой юм? Тухай өөрөө бол яаж сэтгэл зүгээ ингээд доктортой байх гэж хичээдэг. Мэдээж лигийн тоглолтын дээр бол тоглолт болгон дээр сайн байгаа учраас сэтгэл зүйн хувьд бол асуудалгүй байгаа юм байна да. Тийм учраас сэтгэл зүгээ энэ хэмжээнд нь яаж доктортой байлгах юм бол та гэдэг асуултыг асуухыг хүсэж ирсэн. Гоё асуулт байна. Миний хувьд бол ингээд карьерийн ихэнд бол ингээд амар энэ асуудалтай амар их тулгараад тэгээд амар ер нь бол жоохон хэцүү байдаг байсан. Тэгээд ялангуяа жоохон 18, 19, 20 тойгоо ингээд шгшээгийн тэмцээнүүдэд ороод тэгээд мэдээж ялагдаад тэгээд хүмүүс амар их молдог ч юм уу. Тэгээд тэр комментүүдийг уншихаар ингээд амар ингээ би хичээж байгаа шүү дээ. Яа намайг ойлгохгүй байгаа юм бэ гэдэг ч юм уу тийм нэр хүнийг гомдох талаас нь тэгээ хардаг гэсэн. Тэгээд ерөөхдөө том болоод ингээ туршлагажаад ер нь би өөртөө л үнж авах хэрэгтэй юм байна. Би өөрөө миний хөдөлмөрийг би өөрөө л мэдж байгаа. Би талбай дээр гараа би өөрийнхөө хөдөлмөрөөр би баг хамт олонтойгоо бид нэр л мэддэг. Тэгээ манай тасгалжуулагч нар гэсэн хэлдэг л дээ. Хинч яг үүндээ талбай дээр ингээ бэлтгэлд ирдэг хүмүүс л бидний энэ хөдөлмөрийг мэднэ. Өөр бусад хүмүүс хинч мэдэхгүй тийм болохоор ингээд тэр хүмүүсээс хэлбэрэл хаагаад ирэхгүй гэдэг тийм уусаад тийм байдаг болохоор тэр нэг уусаа ер нь ингээд туршлагатай болоод ирэхээр илүү уусаа доктортой болчтой юм шиг санагдсан. Тэгээ миний хувьд бол ер нь тэгж нэг амар комент угаасаа уншдаггүй. Тийм. Сэтгэл зүйчтэй ер нь харьцдаг уу та хэд? Тийм. Манай Улаанбаатар Аманзас багийн хувьд хэм бол хоёр сэтгэл зүйчтэй ажилладаг. Тэгээд сэтгэл зүйч нартайгаа ер нь байнгын тогтмол сургалтанд ордог. Тэгээд тэрний бас нэлээд тус бас гарч байгаа гэж манай лигийн багууд ингээд сэтгэл зүйчтэй тэгээд библийн бас тасгалжуулагчтай гэдэг яг л нөгөө дэлхийн том лигүүдийн багууд шиг ингэж хөгжиж байгаа үнэхээр баяртай байдаг. Тэгээ бас сэтгэл зүйчд байна. Энэ бол амар чухал шүү дээ. Тамирчин маш чухал. Тэгээд одоо манай Монголын эмэгтэй лиг ялангуяа одоо энэ жил дөнгөж 4 дахь жилдээ зохион байгуулагдаж байна. Тийм болохоор ингээд ер нь бол маш залуу ингээд өсөж хөгжиж байгаа үедээ л явж байгаа. Тэгсэн хэрнээ ингээд ер нь бол хөгжлийн явц нь ингээд маш хурдцсан явж байгаа гэж бодож байна. Тэгээд манай багийн хувьд ч гэсэн яг таны хэлсэнчлэн би билдрийн коуч, тэгээд сэтгэл зүйч, арын алба гэд бүх зүйлүүд нь ингээд байдаг болохоор бид нэр яг ингээд олон улсын хэмжээнд бас ингээд мэргэжлийн тамирчин болох ийм боломжийн нөхцөл нь бүрддэг байхаа гэж байна. Тэгэхээр одоо 4 дахь жилдээ эмэгтэй лигийн ингээд маш одоо агсан төвшөнд гэх юм уу да дэвшилттэй олон зүйлүүд нэвтрээд явж байна. Хэдхэн жилийн өмнө цөөхөн легионер тамирчид дандаа л эрэгтэй багуудад ирдэг байсан. Тэгэхээр эмэгтэй багууд маань баг легионергүй тамирчин байхгүй болчих. Өндөр түвшний тоглогчид ирж байгаа нь Монголын шгшээ багт Монгол эмэгтэй тамирчид ер нь яаж нөлөөлж байна? Мэдээж яг түрүүний ойлголтын ярилцсанчлан миний хувьд одоо ингээд хятадд очиж тогснороо ингээд илүү өндөр түвшинд өрсөлдөн те өндөр түвшний хүмүүсийг хамгаална, өндөр түвшний хамгаалтын эсрэг тогтолно гэдэг нь өөрийг маань одоо ингээд сэтгэл зүй ур чадвар бүх зүйлээр минь ингээд бэлтэж өгдөг тэр өндөр түвшинд. Тийм болохоор одоо ингээд манай Монголын эмэгтэй тамирчид маань бас энэ тэр өндөр түвшний одоо юу гэх юм легионер тамирчдын эсрэг өдөр бүр ингээд хамгаална, бэлтгэлээр хамгаална, бие биенийхээ эсрэг тогтолно гэдэг нь өөрсдөө бид нарыг ингээд өндөр түвшинд бас бэлтгэж өгөөд эмэгтэй саксыг илүү хөгжүүлж байгаа гэж бодож байна. Аль ч лигүүдийг харахаар ингээд NBA, WNBA ч юм уу те бусад орны сакс мөмө өндөр хөгжсөн орнуудын лигийг харахаар тамирчдын хөгжил бас ингээд өндөр түвшинд байна. Монголын одоо энэ лигийн багуудад ирж байгаа тамирчдын хувьд ер нь аль түвшний тамирчид ер нь холцоо ирж байна. Яг үнэн хэлэхэд бол одоо нөгөө манай Монгол улс руу өөрөө ирнэ гэдэг бол тийм desirable destination одоо юм хүсэх биш. Яагаад тэгэхээр маш хүйтэн тэгээд те одоо манай Монгол улс ч одоо ингээд хөгжингөө орон гэх юм уу те одоо тэг лигийн дөнгөж эхэлж байгаа гэдэг утгаараа ч гэх юм уу. Гэхдээ мэдээж одоо сүүлийн жилүүдэд ялангуяа л ингээд манай лигонрууд ирж байгаа импорт тоглогч нарын одоо левел те төвшин ингээд бүр маш их агсан. Ялангуяа манай Улаанбаатар Амазонс багийн хоёр импорт тоглогч бол үнэхээр өндөр түвшний тамирчид Келли маань болохоор одоо ер нь бол NCAA-д бол одоо ижсэн. Тэгээд 20 оноо дундчилдаг байсан. Тэр бол багийн хүний хийж чадахгүй тийм том ур чадвартай маш өндөр түвшний тамирчин. Тэгээд манай Амарогийн хувьд ч гэсэн ялгаагүй Clemson-гийн сургуулийнхаа бүх цаг үеийн онооны лидер. Тэр бол багийн хүний хүсээд хийж чадах тэр зүйл бол биш. Тэгээд одоо Австрали хүртэл болж исэн, Итали хүртэл болж исэн гэдэг.
Тэр утгаараа ч гэсэндээ одоо ингээд сүүлийн жилүүдэд ерөнхийдөө бол ингээд импортуудын левлүүд нь ер нь бол ахаад ирж байгаа гэж ер нь бодож байна. Одоо Amazon багийн бүрэлдэхүүн бол маш хүчтэй бүрэлдэхүүн. Ялангуяа Монголын шгшээ багийг бүрдүүлж байгаа гол цөмөн тэнд байдаг. Ариун цэцэг шид юм уу тийм ээ. Нандин үсэл бас ирж тоглодог тийм ээ. Нандин үсэл ер нь ирж тоглоно гэнэ үү энэ лигийн энэ үлрэлд? Үгүй гэхдээ тэр чинь Нандигийн хувьд маань болохоор одоо ингээд Америкт өөрийнхөө ингээ мөрөөдлийг өгөөд тэгээд NCAA тоглоод явж байгаа. Тийм болохоор бидний хувьд ч гэсэндээ Монголын саксны ирээдүй болсон Нандин үслийг бол ингээд тэнцээ өөрийгөө хөгжүүлээд бүр ингээд олон юм сураад ингээд явж байгаад нь гэсэндээ маш их баяртай байгаа. Тэр нөгөө нэг бас таны нөгөө яг тэр нөгөө цүм болсон ингээд тэрэн дээр юм хэлэхэд хүмүүс ингээд жоохон буруугаар ойлгоод идэв санагдаад тийм. Улаанбаатар Амазонсыг ингээ эн тэндээс бүрдүүлээд нэг юм хүчтэй баг болцсон гэж юу хүмүүс бодоод ингээд тараачаа мараачаа гэдэг юм яриа байх шиг байлээ. Тэрэн дээр хэлэхэд бол энэ жил бид нэр болрогчийг багтаа авсан. Тэгээ болрогч маань Улаанбаатар Амазонсыг үүсгэн байгуулсан хүмүүсийнх нь нэг баггүй юу? Улаанбаатар Амазонс баг нь хамгийн анх 2021 лөө 22 онд нөгөө 3-9-3-ын commercial баг болоод Монголд хамгийн анх удаа эмэгтэй professional буюу мэргэжлийн клуб гэж нэгдэжсэн баг хамгийн анхны клуб баг үгүй хаа би жоохон ярьчлаа. Ер нь тэр үед шүү. Өмнө нь бол эхнэрийн үед л байсан. Тэр үед л тийм байгаагүй. Тэгэнгүүт болрогч маань байсан. Бусад бүх тамирчид маань бид нэр баг хамтдаа 7-8 жил бэлтгэл хийж байна. Тийм болохоор бид нэр ингээд сайжраад явж байгаа. Хамтдаа бэлтгэл хийдэг. Бид нэр өдөрт 2 бэлтгэл хийдэг. Бид нэр байнга бие биенийг хорцолдог. Тийм болохоор ингээд сайжраад бид нэр хамтдаа ингээд бас ингээд хүчтэй болоод явж байгаа болохоор багийнхнаараа ингээд бүр ингээд хүчрэх баг болж байгаад ингээд маш их баяртай байгаа. Гэхдээ бидний зорилго бол угаасаа Азда клубүүдийнхаа тэмцээнд ингээд хүчтэйгээр өрсөлдөх олон улсад гарах гэдэг ингээд зорилготой байгаа болохоор манай арын алба болон коуч нарын багаж ч гэсэндээ бүр илүү ингээд тийм тийм хатуу стандартыг одоо биднээс тавьдаг. Бүр илүү ингээд бүх товтлогоог нямбаа хийх хэрэгтэй, бүх хамгаалтыг сайн байх хэрэгтэй гэдэг ч юм уу. Сайн баг лигт байх нь ерөөсө буруу биш л дээ. Миний хувьд бол тэгж өөрөө нэг сагсан маш их сонирхдаг учраас сайн баг аль орны лигт төрүүлэхийн тулд сайн баг бүрдүүлдэг тий. Сайн баг босгодог бүх чадлаараа хийчихэд. Сайн баг байх тусам бусад багууд нь сайжирдаг. Харин тийм яг тийм биз дээ тий. Би бол яг тэгж бодож байна. Ингээд бид нэр Монголын эмэгтэй сагсан бөмбөгийн стандартыг бас ингээд өндөрөөр тавьж чадж байгаа хаа гэж бодож байна. Манай арын албаныхны үйл ажиллагаа ч гэсэндээ ингээд зөвлөр жишээ байж чаддаг. Тийм болохоор ч гэсэндээ бусад багууд ч гэсэндээ биднээс суралцах ч юм уу эсвэл бас биднэрт одоо бүр илүү ингээд өрсөлдөөнийг үүсгээд одоо эмэгтэй сагсан бөмбөг ч гэсэндээ дараагийн хөгжлийн төвшөндөө ингээд бүр илүү нэг алхам гаргах. Тийм энэ бед ч гэсэн бид хэдүүлээ мэдэн штэ. Denver Nuggets төрүүлэхэд зөвхөн Denver Nuggets-ыг хожихын тулд Minnesota гэдэг баг яаж өөрчлөгдөж ийлээ. Тэр баг хөгжлөөгөө дараагийн төвшөнд гарсан штэ. Яг л энтэй адилхан штэ. Түүнээс шил энэ багийг тараа гэдэг бол яг үндэ багт утгагүй зүйл л тий. Харин би одоо нэг тэрийг харахаар одоо бүр утгаа алдлаа маллаа үгүй байхгүй да. Энд чинь ингээд бид нэр стандартыг өндөр тавьж гинэ. Тэгээд бид нэр өөрсдийгөө муу болгох юм уу үстэй тий. Бусад багууд нь илүү бас сайжраад бас илүү сайжрна гэсэн үг шүү дээ. Энд чинь өрсөлдөөн байхгүй юу? Спорт гэдэг чинь тэр чигээр л өрсөлдөөн. Тийм болохоор энэ бол угсаал цаг хугацааны асуудал бодохгүй бүр гоё болгох хаа. Тий Amazon-сыг өнгөрсөн жил төрүүлсэн. Одоо бусад багууд Amazon-сыг хожихын тулд тактикаа өөрчилж байгаа, илүү сайн бүрэлдэхүүнтэй болж байгаа гэдэгт бол бас итгэж байгаа би. Тийм. Монголын сагсан бөмбөгийн дээдлигийн эмэгтэй дээдлигийн энэ нүүр царай болсон тамирчид байдаг. Нальж лигт байдаг тийм ээ. NBA байдаг, WNBA, Caitlin Clark гэж сая шинээр орж ирлээ тийм бүгд л мэдж байгаа. Дараагийн нүүр царай болох тамирчид доороос л гарч ирнэ. Тэгэхээр яг эмэгтэй лигийн хөгжлийг систем нь доороос дараагийн залуу тамирчидад дэмжих энэ систем хэр зөв явж байгаа гэж юу таарж байна. Манай сагсан бөмбөгийн холбооны хувьд бол ингээд яг энэ бодлогыг маш сайн барьдаг гэж бодож байна. Бид чинь драфт хийдэггүй байсан шүү дээ. Одоо энэ жил 2 жилийн өмнөөс ингээд драфт хийдэг болж байна. Тэгээ дээрээс нь сонсохны дараа жилээс нөгөө ахлах сургуулиудын хооронд бас ийм өндөр шагналтай тийм тэмцээн зохион байгуулна гэсэн. Эхлээд ямар ч эрэгтэйгээр яваад тэгээ дараа нь нэмэгтэйгээр явна гэсэн. Тэгээд тэр тэмцээнийг ингээд хөгжүүлээд эхлэх юм бол жоохон хүүхдүүд дүүнер маань ч гэсэндээ өрсөлдөөнтэй тавигдсан зорилготой бид нэр ахлах сургуультай хай скулдээ сайн тоглож чадах юм бол бид нэр
драфтд сонгогдож болох юм байна тий. Бид нэр коллежд ороод бидний өрсөлдөөн байгаа юм байна. За дараа нь бид нэр драфтд сонгогдоод бид нар дээдлих тоглох юм байна. Энэ мэрэгжлийн тамирчин болж болох юм байна гэдэг ийм үе шат дараа нь ингээ одоо ингээ амар гой ойлгомжтой болж өгч юм л та. Энэ нь бол одоо хөгжлийн хамгийн яг зөв замлах гэж бодож байна. Тэгээ нүүр царай болсон тамирчтай ер нь Сагсан бөмбөгийн холбоо брендинг болгох тал дээр ярьж байна. Та бол өөрөө Сагсан бөмбөг сайн мэдж байгаа. Одоо Америкийн том лигүүд нэг том нүүр царай болгодог хүмүүс байдаг те. Дараагийн нүүр царай гэхэд одоо Шай Мэй гээл те. Ингээл тамирчид Антони Эдвардс гэдэг юм тамирчид гарч ирсэн. Тэднийг илүү их сурталчилдаг. Яагаад сурталчилж байгаа гэхээр тэднээс үлгэр дуурайл авч дараагийн Сагсан бөмбөг сонирхох юм залуучууд хүүхдүүд хараа сууж байгаа шүү дээ. Тэд нар ингээд мотивашн авч за би энэ шиг болно гэд явж байгаа. Одоо хулан танаа одоо 3-3 тоглож байгаа Цэрнэл хаам, хулан, Нандин өсөл, Арин цэцэг гэдэг та бүхний сая дэлхийн авраг болоход ямар олон охтууд бид нар энэ ихч нар шиг юм Сагсан бөмбөгч болно гэдэг ийм хүсэл тэмүүлэлтэй байгааг бид нар сая харлаа шүү дээ. Яг энэ брендинг болох тамирчтай брендинг болох тал дээр холбооч гэдэг юм уу бусад байгууллагууд ер нь хэр дэмжиж байна. Тэр тал дээр бол одоо манай холбоо сайн ажилтдаг л гэж би бодож байна тий. Тэ сайн байна. Тий. Өөртөө гэсэн үг. Би өөрөөс ч шигшээ багийн ирээдүйн талаар асуумаар байна. Монголын тэр зам эмэгтэй Сагсан бөмбөгийн эмэгтэй шигшээ баг. Сагсан бөмбөгийн эмэгтэй шигшээ багийн ирээдүйг ер нь хэр харж байна. Хөгжил одоо багууд мэдээж хөгжлийнхаа ингээ олон үе шат дээр явдаг тий. Хөгжлийнхаа ер нь аль үе шат дээр явж гин гэж харж байна. Шигшээ багийн яг одоо за 3-9-3 5-5 гэж ярих юм бол за 5-5 дээр илүү анхаарлаа одоо ингээ ярих юм бол бидний хувьд 2хан жилийн өмнө хамгийн анх удаа FIBA-гийн албан ёсны тэмцээнд орж ирсэн. Тэгэхээр одоо юу гэсэн үг вэ? Ранкгүй байсан орон. Тэгээд бид нэр энэ жил дахиад Азийн аваргын B дивизионы сая энэ зүүн өрсөлдөөд 4-р байранд орсон. Тэгэхээр эхний 2 жилийн өмнө ороод 1 хожил авч исэн. Сая бид нэр 3-4 хожил авлаа. Тэгэхээр бид нэр миний бодлоор бол бид нэр хөгжлийнхаа үе шатыг бүр хүмүүсийн тооцоолол өгөөс илүү хурдан одоо юм таймлайн энд явж авах болов гэж бодсомор бид нэр энд явж байгаа гэж юу нь төсөөлж байна. Тэгээ тийм болохоор одоо бол яг бидний яг юм гоё алтан үе яг юм хөгжлийн яг эд буцалж байгаа үе гэж бодож байна. Тэгээд хойч ирээдүгээ бодох юм бол ингээ аюу гоё бас дүүнер доороос гарч ирж байна. Манай багийн Болор Эрдэнэ Нандин хүслэнээр одоо энэ жил 19 настай 23 таа бүр ямар гоё болох вэ те урт нассан гээд бас ингээд 18 та 17 таа дүүнер гарч ирж байна. Гэтэ манай багийн хувьд өөрийнх нь багийг жоохон магтчихъя. Яг ирээдүйн хойч үеийг маш сайн харж чаддаг. Тим ч утгаараа бид нэр энэ жилээс одоо залуучуудын Улаанбаатар Амазонсын дүүнэрийн одоо Баянгол Амазонс гээд залуучуудын багийг бүрдүүлээд 16 настай хүүхдүүдийг Монголын одоо энэ хойч ирээдүйг бэлдээд байгаа юм л та. Бэлдээд одоо бидний баг бүрдүүлж байгаа. Тэг бусад багууд ч гэсэн бусад клубүүд ч гэсэндээ эмэгтэй Сагсан бөмбөгийнхөө хөгжилд зориулаад одоо яг ийм чиглэлээр ингэж development-аар ажилласаа гэж бас хүсэж байна. Тэгээд эмэгтэй бас дүүнертэй ингээд хамгийн гоё хүсэж байгаа зүйл нь болохоор энэ зам бид нар ингээд амар гоё бас чаддаг шүү, боломжтой шүү гэдгийг харуулж чадсан байх гэж бодож байна. Тийм болохоор тэрнээс ч хойш ингээд сонсохны эмэгтэй Сагсан бөмбөгийн сургалтуудын бүр ангиуд нь ингээд дүүрээд ингээд бүр илүү ингээд амар demand нь их болсон гэсэн. Тийм болохоор ч гэсэндээ яг тэр утгаараа дүүнер маань бүр илүү их ингээд гоё хичээллээд одоо ингээд өмнө нь бол бид нар боломжгүй л гэж боддог байсан болохоор ингээд хичээхгүй те одоо боломжтой гэдгийг харсан болохоор бас бүр илүү гоё болох хаа. Мэдээж үлгэр дуурайл аваад Сагсан бөмбөг сонирхдаггүй манай хамаатны октод хүртэл би сакс тоглоно бөмбөг аваадаг шинэ жилээр юу авах юм бөмбөг авъя гэж Сагсан бөмбөг. Тэр та хэдийн нөлөөлж байгаа нөлөөлөл тийм хүчтэй байгаа гэсэн үг л дээ. Шигшээ багуудад нэг тийм одоо хэсэг байдаг шүү дээ. Туршлагатай тамирчид хэд прайм үе дээр явж байгаа тамирчид тэгээд залуу үеийнх нь ингэж 3 үеийн хэлхээсээ оруулж ирдэг дээ. Манай шигшээ багт яг тийм одоо процессын тийм зүйл байгаа юу? Байгаа. Сая энэ зам бид нар шигшээ баг дээр манай туршлагатай тамирчин гэх юм бол манай Болрогч яг ингэ манлайлаад байсан. Тэнгүүд яг одоо эд үедээ яваа гэх юм бол Арин цэцэг би тэгээ цацрал гээд те одоо тэгээ дээрээс нь дүүнер хойч үе гэх юм бол Нандин хүсэл Болор Эрдэнэ Болор цэцэг гээл одоо иймэрхүү хойч үеийн дүүнүүд маань ингээ бүрдүүлэл явж байна л та. Тийм. Тэгэхээр одоо яг гоё үе дээр л явсан болов гэж бодож байна. Тийм. Та бүхэнд бол монголчууд итгэж найдаж байгаа. Мэдээж 3-3 бол
бид нар юу хийж чаддаг вэ? Монгол охтод юу хийж чаддаг вэ гэдгийг саяын зун хангалттай нотолж харуулсан. Саксон бөмбөгийн эх орондоо авчирж байгаад бид нар таныг ялна шүү гэж байгаа ялцсан улсууд шүү дээ. Тэгэхээр 5-9-5 3-9-3 гэдэг. 5 бол жишээл 3-9-3-аас 5-9-5 руу 5-9-5-аас 3-9-3 ингэ шилжиж тоглож байгаа тийм. Шгшөөг болгон дээр тоглож байгаа. Тэгэж клубын төвшөнд ч тоглоод явж байна. Ингээд шилжиж тоглоход ер нь тамирчин тэр хэцүү байдیں۔ Хэцүү. Яг үндэ яг ялгаа нь юу вэ? Маш ялгаатай. Бүр тоглолтын стил, хурд, хамгаалтын стратеги, тоглолтын стратеги гэд бүх зүйлүүд нь маш ялгаатай. Бөмбөгний хэмжээ, талбай, уур амьсгал гэл бүх зүйлүүд нь өөр өгдөг. Тэгээд одоо миний хувьд ариун цэцэг бит хоёрын хувьд гэх юм бол 3-9-3 нандивс тий 3-9-3 тааш тоглоно 5-9-5 тааш тоглоно. Энэ зууны хувьд гэх юм бол бид нэр дэлхийн аваргаас медаль аваад 2 хоноод шууд Солонгос руу явсан. Тэгээд шууд 5-9-5 та очиж тоглоод ингээ бөмбөгтөө тасна, багийнхаа уур амьсгал тасна. Тэгээд дээрэс нь тэр системийг суулгана гэдэг ер нь бол ингээ маш их ачаалттай. Тэгээд ер нь бол амар их ачаал нэмэгддэг. Ер нь жоохон амар ядралт их авдаг. Өөр бэлдэж орох уу? Тэг нь маш их өөр бэлдэж орно. Одоо 3-9-3-т бол тий талбай дээр 3 хүн. Тэгээд дээрээс нь сэлгээнд байгаа ингээд 4 хүн байна шүү дээ. Тэгээд ерөөсөө л бид нэр бүгд тэнцүү одоо үүрэг ролыг гүйцэтгэв. Ерөөсөө хинэн ч яагаад гэвэл бид нэр бүгд ингээд талбай дээр эргэж тойрч гарна. 4 хүн дөрвөлээ маш яг зэрэг тэнцүү ажилтдаг байх хэрэгтэй. Тэр бол хамгийн чухал. Бүгд нэг пэйжнэр буюу бүгд нэг бодол санаатай, бүгд бие биений нэг ойлголцолтой байх хэрэгтэй. 5-9-5-ийн тим гэж биш гэж байгаа юм шиг л дээ. Гэтэ одоо юу гэх юм 5 хүн болохоор бид нэр одоо ингээд сэлгээнд ингээд коучнер хажууд байна те ядаж шийдвэр гаргах хүн тэр дасгалжуулагч нар тэр шийдвэрийг гаргаад бидэрт юу хийхийг хэлнэ 3-9-3 дээр бид нар талбай дээр гараад бид нар өөрсдөө л байна. Бид нар өөрсдөө дасгалжуулагч нар бид нар бие биенийхэн болохгүй байгаа бид нар өөрсөндөө хэлнэ болж байгаа юм бид нар өөрсөндөө хэлнэ. Тийм болохоор ингээд маш их ялгаатай. Тэгээд би одоо ингээд шилжиж ороход бас ингээд жоохон цаг хугацаа шаарддаг. Гэтэ ингээд бүгднгийн ингээд тоглоод орж байгаа юм маш их чалдаг. Ачаал авахаар тамирчид бэртэх хөвөлтэй байдаг тийм. Түүнээс тэр бэртэл гэдэг маш том дайснаас холбоогоор. Би нэг зүйлийг ингээд яг та хэдийг тоглоод гараад ирэхэд сэтгүүлчид ингээд яриа аваад нэг зүйлийг би ерөөс авсуугаасаа гэж дотор боддог байхгүй. Тэр нь одоо энэ байгаа бөмбөг бол 7 номерын бөмбөг тийм 5-5 тоглолдог хэмжээтэй. 3-3 болохоор энэс жижигхэн бөмбөг байдаг тийм. Жижигхэн бөмбөгтэй тоглож байгаад яг ийм том бөмбөгтэй тоглоод ирэхээр шидэлтэнд нөлөөлдөг та хэдий. Энэ бол ялгаатай. Шидэлтийн оновч бас өөрчлөгддөг болов. Одоо энэ бөмбөг болохоор эрэгтэй бөмбөг гэхгүй юу? Энэ 7 номерын бөмбөг, эмэгтэй бөмбөг бол 6 номерын бөмбөг. Тэгэнгүүт 3-3 бөмбөг чинь болохоор 6 номерын бөмбөг жижигхэн ирнэ, жин нь 7-гийн ихгүй юу? Яагаад тэгэхээр бид гадаад тоглолт болохоор салхины эргэлт мэргэлтийг тооцоолно. Тийм болохоор илүү хүн бөмбөг байдаг. Тэгэнгүүт 3-3 дээр яг үүндээ бол бидний эмэгтэй тамирчдын хувьд бол хэмжээ нь адилхан, гэтээ жингийн хувьд ялгаатай байдаг. Тийм болохоор маш ялгаатай. Шидэлтийн ингээ мэдрэмж ингээ боддоо тий ингээд барихад хоосон аяга дүүрэн аяга ямар өөр мэдрэмжтэй ах вэ тийм болохоор бид нараас ингээд шидэлтэндээ тэр нөгөө яг тэр шилжиж орох тэр тасах гэдэг дээр бол ер нь нэлээд хугацаа шаарддаг. Найзуудтайгаа зааланд тоглохоор заримдаа бөмбөг олдохгүй болох нэг жижигхэн бөмбөөр тоглох юмстай тэс хүндлээ явагдах. Тэгээ би энэ мэрэгжлийн тамирчид ер нь яаж нөлөөлдөг вэ доо гэж тухайн үедээ бодчихсон. Та хэдээс асуух боломж олдвол асууя гэж бодож байсан. Харин асуучлаа. Тэгэхээр 5-9-5 төрөл 3-9-3 төрөл эмэгтэй шгшээ баг дээр амжилт нь өөр байна. Улаан тэ жөөр сайн мэдж байгаа. Дэлхийн аварга болж байна. Клубын төвшөнд дандаа дээд төвшөнд тоглодог бид нар олон газар очиж цомын тэмцээнд ороход бид нар дандаа л дээшээ тоглодог. 5-9-5 болохоор амжилт нь та хэдий бодлоо арай муу байгаад байна. Энэний үндсэн шалтгааныг та юу гэж харддаг вэ? Бидний энэ нөхөх дутуу байгаа шүү дээ. Баг болгоно нэг дутагдaltaй тал байдаг те. Дутуу гэж зүйл бид нар юугаа нөхөх шаардлагатай гэж нь харж байна. Тамирчин үнэ хэвд. За миний бодлоор бол 3-3 бол яг бас манай монголчуудад тоглоход илүү ойр одоо санагддаг. Тэгээ дээрээс нь бас ингээд зөв системтэйгээр бас ингээд толгой дасгалжуулагч маань оруулж ирээд ер нь бол бас ингээд хөгжиж чадсан болохоор бас ингээд ерөнхий бүгд сайн ойлголттой 3-3 чинь яг үүндээ одоо 2012 оноос л яг хөгжөөд те тэгээд олимпийн спорт болсон 2020 он баггүй юу. Тэгэхээр одоо ингээ бас шинэхэн спорт. Тэнгүүд бид нар 3-3-ын эхлэлтэй цуг алхацсан баггүй юу. Тэнгүүд бусад улсууд яг зэрэг эхэлж хахад бид нар яг зэрэг эхэлж илаа те. Тэнгүүд бид нар яг зэрэг ойлголттойгоор ингээ хөгжөөд явж байна. Харин 5-9-5 хувьд та өөрөө сагсан бөмбөг үздэг юм мэдж байгаа.
хэдэн 100 хэдэн жилийн түүхтэй спорт яг л адилхан спортлоо гэхдээ төрөлтэй. Тийм болохоор одоо жишээлбэл Америк, Герман, Австрали, Испани тэд нэр 100 хэдэн жил тэр сагсан бөмбөгийг хөгжөөд тоглолцсон, системд суудсан. Одоо мэдээж бас бие билдер гэж ярил шал өөр юм нэмэгдээ явчихсан. Зүгээр ерөнхий юм системийн хувьд ярих юм бол явцсан. Харин бид нэр одоо эртний сагсан бөмбөг дээр бол мэдээж лиг одоо 30 жил болж байна уу тий? Сая 30 жилийн лиг бол энэ жил 31 жил гэж хэлнэ шүү дээ. Тэгэхэд 31 жил 100 жил мэдээж ялгаатай. За тэнгууд одоо ингээд бид нэр ингээд бас суралцаал явж байгаа байхгүй юу? Эмэгтэй сагсан бөмбөгийн дөрөвдөг жил ингээд боддоо. Тэр хүмүүс 100 хэдэн жилийн 5-9 сагсан бөмбөгийн түүхтэй бид нар 4 жил. Тэд нэр 100 хэдэн жилийн настай байхад бид нар дөнгөж хөлд орж байгаа тоотлоор дөнгөж хөлд орж байгаа хүүхэд тахгүй юу? Тэнгүүд бид нар гүйд сурааг авахад тэд нар чинь одоо аль хэдийн ингээд давхиад байна шүү дээ. Тэгэхээр одоо мэдээж энэ зөвлөлөөр харахад бол мэдээж ингээд тэнгэр газрын хил ялгаатай л байна л да. Тэгээ одоо энэ дээр бас мэдээж одоо бие билдрийн хөгжил хурд хүч одоо хэрхэн бэлтгүү одоо тамирчдыг бэлтгүү гэдэг одоо маш олон зүйлсүүд орно. Гэтэ ерөн зүгээр энгийнээр тайлбарлал энэ ялгаатай 3-3 явах юм бол бид нэр эхлэлээс нь ингээд цогтой алхацсан болохоор бусад орнуудтай яг зэрэг алхаад явж чадж байна хөгжлийн хувьд. Системийн хөгжих систем нь зөв болохоор суурин зөв тавигдсан учраас сайн хөгжиж байна гэдэг таны дүгнэлттэй би бас маш санал нэгдтiin. Тэгээ бид нар суурь зөвчих нь хэцүү, буруух нь хэцүү. Тэгээ ингээд сонирхлоор явсан. Тэгээ бидний танаа дээд үеийн сагсчид байгаа шүү дээ. Энэ дотоод муудалцсан, энэ үйл ойлголцлоо шалтгаалаад прайм үеийн өнгөрөөс энэ маш харамсалтай үеийг бид нэр туулаад явсан. Гэхдээ Монголын сагсан бөмбөгийн ирээдүй бол үнэхээр гэрэлтэй харагдаж байгаа. Энэ эмэгтэй лигч дээр, эмэгтэй тамирчид дээр, эрэгтэйч дээр. Тэгэхээр спорт өөрөө ялангуяа сагсан бөмбөгчид мэрэгжлийн спортоор хичээлж байгаа мэрэгжлийн гэдэг тодтолтой болцсон тамирчид ямар нэгэн юм золиослдог. Таны хувьд юу золиослж энэ спортын төлөө ер нь явж байна? Одоо тэгээ түрүүн хэллээ цэцэг авдаггүй гэд бараг. Тэгэхээр ингээ бараг хувийн амьдрал байхгүй. Тэгээд манай гэрийнхэн манай ах намайг тоглоод хэлтий. Чи ч бараг сагсан бөмбөгтэй ингээд гэр бүл зохиогоод явж байгаа хүн. Ингээ өөрийн гэсэн амьдрал байхгүй. Тэгээд гэртээ баг байхгүй сая эсвэл зуны хугацаанд гэх юм бол одоо яг ингээ шгшаагийн юм циклийн үед гэх юм бол бид нар чинь гэртээ байхгүй байрлаж бэлтгэлхийн баг 4 сард нэг 7 хоног гэртээ өнгөрүүлсэн гэх юм уу. Тэгэхээр бас үнэхээр бас ер нь бол ингээ маш их ачаалтай байдаг. Тэгээд сая энэ 100 ингээ маш их ачаалтай энэ гэж хэлэхэд миний үс унаад айгуу сэтгэлээр унсан тий. Юунаас болоод? Чин ядаргаа. Тэгээ одоо гайгүй болж байна яг. Тэгэхээр ер нь бол ингээд ийм ачаалтай байдаг болохоор ингээд хувийн амьдрал гэдэг зүйл ер нь бараг байхгүй. Ер нь тамирчид залуу насаа л золиостой шүү. Энд чинь залуу насны л асуудал шүү дээ тий. Гэхдээ миний хувьд бол ерөөсө харамсах юм байхгүй. Угаасаа л шийдсэн нөгөө нэг хобби хийдэг шүү дээ. Би өөртөө ингээ гэрээ зурцсан гэдэг шиг би угаасаа л тэр зорилгын төлөө өөртөө гэрээ зурцсан. Угаасаа өөр тэгж юм байхгүй. Тийм болохоор ингээд харамсах юм байхгүй. Тэр хүмүүс ингээ гэр бүл зохиогоод ингээ гоё амьдарч байгааг нь хараад би ингэхтэй гэдэг бодол байхгүй. Би өөрийнхөө хувьд яг өөрийнхөө зорилго, өөрийнхөө амьдралын утга учирын төлөө явж байгаа. Хоёлаа сагсан бөмбөгийн асуудлаар ярьсан. Нэвтрүүлгийн 2 дугаар хэсэг рүү яг наад сэдвэр чи орж байгаа. Хүмүүс их сонирхтыг юм байна. Олонтой ярилцах байгаа гэхэд жишээ нь манай ажлынхан ийм асуугаад өгөөч, ийм асуугаад өгөөч гэдэг. Гол нь сагсан бөмбөгч хулан биш. Гавьяат тамирчин хулан биш. Хулан гэж эмхтэй, хулан гэж охины талаар юм хин юм бэ? Юу бодож, юу хүсч мөрөөдөж явд юм бэ гэдэг талаар нь илүү яриулбал бид над ярьцгаа чи үзнэ гэдэг асуудлыг надад хэлсэн. Тэгэхээр асуухгүй ч болохгүй. Нэвтрүүлэг үзэж байгаа залуучууд бас сонирхоод асуухгүй бол одоо над дуурлах байлгүй дээ. Хулан болзоонд хэр явж байна? Юуник хэлэхэд бол яг хүссэн хэмжээгээр бол явж чадахгүй л байна. Одоогоосаа яг түрүүний хэлсэнчлэн 100 бол бараг Монгол байдаггүй. Тэгээд одоо ингээд Монголд ирээд одоо ингээд өвлийн хугацаанд лигтэй тоглож байна. Урдан жил бол Монгол байгаагүй. Тийм. Тэгээ ер нь бол болж өгвөл бас илүү их юмар л байна. Ер нь энэ ачаалтай бэлтгэлийн дундор та нэг одоо мэдээж сагсан бөмбөгч биш найзууд зөндөл байгаа бах тий. Тэгэхээр энэ найзууд чихээ ингээд болзоонд явахсан гэсэн ийм дотор хүсэл мөрөдөл гэдэг юм уу тийм юм ер нь хэр төрж байна. Сарда хэд удаа төрж байна. Гэхдээ яг түрүүний хэлсэн чинь бол одоо
бараг нэг тийм амар харамсаад тэр хүмүүсийн ингээ амьдралтай өөрийгөө харьцуулаад тий нэг тийм алдаад байгаа юм бол байхгүй. Яг би өөрийнхөө дуртай замлаар би өөрийнхөө яг шийдсэн, зорьсон замаар явж байгаа болохоор ерөөсөө тийм ингэчимсэн нэг тийм хоцроод байгаа юм байна байхгүй. Болзооны урилга хэрж. Юу нэр гайгүй ирдэг шүү. Тэрж байна тий. Тэр битгэлээ хажуугаар бас тэгэхээр сонголт бол байгаа юм байна. Уг нь өөрөө хүсвэл болцчих гал байгаа юм байна тий. Ер нь бол тий. Тэгээд одоо нөгөө нэг жоохон цаг завгүй яг байгаа нийт цагсан мөнгө тавьсан байгаа болохоор. Нэг цагсан мөнгө тавьсан. Мэдээж мэрэгжлийн карьерийнхаа зорилгыг та бол би тэнд хүрэх ёстой гэж зорилгоо бол харсан байгаа бах. Гэхдээ гэр бүлийн асуудал аюул чухал байна. Би таны гэр бүл рүү гүн гүнзгий орохгүй зүгээр л таны л байр суурь санаж боддгийг л сонсгоод байгаа. Энэ төлөвлөгөө ер нь гаргасан уу? Ер нь одоогор бол тийм алга. Гэтэ ер нь л хүн юм чинь тэгээ өөр ингэсэн бодлол байгаа. Одоо тэдэн наснаа тэгнтэй одоо ийм зорилготой тэдэн наснаа тэгж хүрнэ гэд тийм өөрөө мэдээж бол бодлол байгаа. Манай Монгол ээж аваадын нэг зам байдаг шүү дээ. Жохон 20 25 6 хүрээл ирэнгүүт ач зээгийнхаа зулааг үнэрлж хийсэн ингээд нөгөө өрөөнд байж байхдаа тийм яриад шууд хэлэхгүй ч гэсэн те танаа аав хоёрс чинь тийм ярьж байна. Миний хувьд болохоор бас гайгүй яагаад тэгэхээр манай ах хүүхэдтэй болсон сая. Тийм болохоор манай аав хоёр эмээ өвгийнхээ ажлыг гээд бүүн баяр. Гэтэ яг тэрний өмнө болохоор бас яг таны хэлсэн чинь шууд биш ирнэ ингээ мессежүүд өгдөг байсан л та. Нөгөө манай найз хүүхдэд дагуулад манайд ирэнгүүт эмээгийн охин гээд тэгээ би бүр гахаад эмээ гэж айгүй дуудуулах дуртай. Яг тэгээ одоо яг жинхнээсээ эмээ болсон бүр амар дуртай яг эмээгийн ажил хийж байгаа эмээ өвгийн. Тийм болохоор одоо би ч ахтай юм чинь тэгээд манай ах бол тэр өрөөрөө ливэл хангацсан. Тэгээд миний хувьд бол одоо тийм дарамт шахалт бол байхгүй. Саяхан нэг нэвтрүүлэгт орохдоо та хэлжэлсэн л да. Энэ бие бол Монгол улсын бие гэж хэлжсэн. Танаа гэр бүлээс Монгол улсын 2 бие байна. Тэ. Тэгээ ахт чинь бас энэ нэвтрүүлгийг бас завшааныг ашиглаад баяр хүргэмээр. Танаа гэр бүлд бас баяр хүргэе. Эмээ болсон ээж чинь бас баяр хүргэе тий. Цэрэн лам хэлж ийсэн бас нэг нэвтрүүлэгт тий. Бас нэг нэвтрүүлэг гэж манай Eagle телевизийн Санчаар гарагийн зочин гэдэг нэвтрүүлэгт оролцохдоо би саяхан үзчихсэн л. Тэгэхээр цэрэн лам хэлж бидний шиг ийм завгүй, бидний шиг ийм спортын ийм хүмүүст нөхөрч баг дэми юм уу да гэж хэлж ийсэн тий. Тэр та энэ дүгэлттэй хүн болгон өөр бодолтой шүү дээ тий. Энэ дүгэлттэй ер нь таныг хэр санал нэгддэг ямар бодолтой гэдэг юм бол тал гэж зүгээр асуух гэдэг. Ер нь бол үнэн талч бас байгаа. Тэгээд юу гэх мэдээж хүнтэй хамт байна гэдэг чинь тэр хүндээ цаг хугацаагаа зориулан анхаарлаа төвлөрүүлэхгүй бол тэр чинь шудраг бус шүү дээ тэр хүний амьдрал ч гэсэндээ. Тэгэнгүүт ингээд тамирчин байна гэдэг нь бол одоо өөрөөс одоо 110%, 120, 30%-ийг шаарддаг болохоор бусад зүйлсэд одоо анхаарал хандуулах нь бас бага болчдөг. Тийм болохоор бас нэг талаараа ерөнхийдөө ламкачтай санал нийлж байна. Гэтэ нөгөө талаараа бас ингээд үнэхээр ойлгодог, үнэхээр одоо тэр тухайн хүнийг ард нь ингээд баг нь болоод дэмждэг тийм хүмүүс бол зөндөө байгаа. Ялангуяа тийм болохоор ингээд бүр илүү карьер нь хөгжиж юм уу. Гэтэ эмэгтэй хүмүүсийн тамирчдын хувьд ингээд яг наач амар тулгардаг том асуудал гэр бүл зохион байгуулахад яах вэ те одоо хүүхдтэй болоод буцаж ирнэ гэдэг нь хэр хэцүү вэ? Тэрийг хүлээн зөвшөөрөөд буцаагаад карьертаа орж хүлээж авах тэр нийгэм нь байна уу? Тэгээ тэр зах зээл нь байна уу гэд одоо тэгэнгүүт дэлхийд хараад хахад сүүлийн хэдэн жил ингээд бас ингээд мэргэжлийн тамирчид бас ингээд бие амар гоё авч чаддаг болчих. Төрөөл 3-4 сарын дараа шууд мэргэжлийн спорттоо буцаж орж ийн. Бүр илүү бараг илүү амжилт үзүүлж ийн. Манай монголчуудын хувьд болохоор ерөөсөө тийм хүлээлт байдгүй л дээ. Эмэгтэй хүн төрлөө чи хүүхдээ араа гэртээ байх хэрэгтэй. Одоо манай монгол залуучуудын бас жоохон нэг тийм социализм гэх юм аа нөө тэ нэг тийм нэг бодол байдаг шүү дээ. Эрэгтэй хүн л ингэх хэвээр, эмэгтэй хүн л ар гэрийг авч явах хэвээр. Гэтэ одоо үеийн залуучууд бас жоохон арай өөр гоё илүү тэлцдэг болсон бахаа л гэж бодчих. Яг манай одоо Монголын нийгэмд амьдарч байгаа залуучууд бие даасан эмэгтэй рүү ойртохыг тийм айд юм уу юу гэдэг мэдхгүй нэг тиймэрхүү юмуд байгаад байдیں۔ Айдастай. Гэхдээ эмэгтэй хүүхдүүдийн ихэнх нь ямар эрэгтэй хүн сонирхдаг вэ? Эрэгтэй хүн ямар байгаасаа гэж хүсдэг вэ гэхээр аавтайгаар илүү жишээддэг. Аавтай минь илүү төстэй яг адилхан хүн байна гэж байхгүй шүү дээ. Аавтай минь илүү төстэй эрэгтэй хүн байгаасаа эрэгтэй хүнийг тийм л миний аав шиг л байвал гоё байдаг гэд ихэнх эмэгтэй охтууд эмэгтэй хүүхдүүд ер нь тэгдэг. Таны үед ер нь
ямар байгаасаа гэж бас яг адилхан би бас жоохон бахта аавтайгаа адилхан үтэл сон гэж яг боддог байсан. Тэгээ манай аав бол гэр бүлээ яг ингээд үнэхээр хайрлаж чаддаг. Гэхдээ нөгөө манай Монгол эрчүүдийн нэг бас нэг асуудал нь юу гэх юм асуудал гэх юм одоо юу гэх юм хайраа үгээр илэрхийлэхгүй тэгсэн хэрний яг дандаа үйлдэлээр үзүүлж чаддаг. Тэгээд бүх цаг үед л одоо ах бит хоёрын одоо энэ мэрэгжлийн карьерийн ард нь бац огсч дэмжиж идэг бүх зүйлээр хангаж өгч идэг. Тийм болохоор тэр миний хувьд одоо ингээд өөр юм зүйл санаа зовхгүйгээр ингээд 100% өөрийгөө ажиллаж чаддаг. Тийм бас яг гэр бүлээ бодсон тийм л хүн байвал бас гоё хта. Яг өөрөө чинь боддог, аавтаа чи илүү төстэй, характер нь адилхан, гэр бүлдээ хайрладаг, эмэгтэй хүнийг хайрладаг. Гинт яг карьерийн чинь оргил үед энэ залуу өөрөө чинь салж ихгүй бол яах вэ? Тэр хоёр нь бодож ирсэн үү? Оогүй бодож байгаа. Гэхдээ яг хоо мэдээж баланслал явахыг гэсэн. Би бол угаасаа яг нөгөө soulmate гэж ярьдаг штеп. Яг учрах хэвээр хүн учирдаг. Тэгээд тийм болохоор одоо бити алдаарайч гэж хүмүүс ярьдаг штеп. Тийм болохоор тэр хүнтэйг учрах юм бол мэдээж алдахыг хүсэхгүй ингээд хамтд нь ингээд баланслаад бидсэндээ өөрөнгөсөн зорилготой. Гэтэ тэр хүн үнэхээр миний хүн байх юм бол миний мөрөөдлийг дэмжин, миний зорилгыг дэмжин. Хэрвээ дэмжиж чадахгүй бол миний хүн биш л байхгүй. Тэгэхээр угаасаа л яг бурхан яг ингээд тэнцвүүлэл хөгдөг болох гэж бодож байна. Охтуудын яриа байдаг шүү дээ. Та дөрөв бол дотор энэ зүйлийг ярьж л хайрын тухай ч гэдэг юм уу те. Илүү гэгээлэг зүйлийн тухай та ярьж тэрнээс бас ирч хүч авдаг байх. Цэрэн лам маань хэлжсэн те. Би бол яг одоо 30-тай юм шиг байна. Нэвтрүүлэг үзэж байгаа. 30-тай үед хүн бол яг нэг талдаа бас prime win байж болно. Гэхдээ бас карьерийнхаа одоо нөгөө залуу үеэ дэмжих энэ үе дээр ярьж иж болно. Гэхдээ би цэрэн ламаар маш их бахархаж байсан. Дараагийн үедээ дараагийн охтуудаа би зайгаа тавьж өгнө гэж те. Зайгаа тавьдаггүй тамирчид бас байдаг шүү дээ те. Энэ зүйл дээр нь бас их бахархаж байсан. Хоёлоо ярилцлага дуусгая. Төгсгөлд нь та манай эфирийг ашиглаад баярлалаа гэдэг юм уу? Шинэ жилийн мэнд хүргэх хүн байвал бас дамжуулж хэлэх боломжийг бас танд олгоё. Надруу хараад хэлж үзэж байгаа ч гэсэн. Мэдээж бүх монголчуудаа шинэ оны мэндийг хүргэе. Тэгээд 2026 онд сансан бүхэн чинь биелэх болтгой. Тэгээд надаас бас ингээд нөгөө жоохон нэмэгтэй дүүнер маань асуудаг л та. Яаж цагсан бөмбөгт орох уу? Яаж ингээд жилэх үү? Яаж туштай авах уу гэд. Үнэхээр хайртай болвол, тэг үнэхээр дуртай болвол ингээд арга нь олддог юм байлээ. Тэгээд үнэхээр хүн заавал сагсан бөмбөг гэхгүй бүх зүйл дээр амьдрал дээр тууштай байх юм бол хичнээн унсан, хичнээн хожигдсан гэсэндээ буцаа босоод байх юм бол нэг өдөр бурхан шагнадаг юм байлээ. Тийм болохоор тууштай байгаарай л. За танай гэр бүлээр бас монголчууд бахархдаг шүү. Бидний нэвтрүүлгийг хүндэтгэн ирж дундын бүс ярилцлагын нэвтрүүлэгт орцсон Говьяа Тамирчин Онол Баатрын хулан танд баярлалаа. Баярлалаа.